бас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг. Ямар нэмэхэн халуун дээр ураатай Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг 3 дугаар студиэс царимаатай хөтлөгч Ари, түүцний дагин Ари хамтран өргөнө. За найруулагч Аржимбат ажиллаж байна. За манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв сугаалга ZZ Cleaning Service хамтран ажиллаж байна. За мөн үнэн хэрэглэгч үргэлж урамшуул нураатай Menopause хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амруу. Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлэг энэ одоо ертөнц дэлхий дээр болж байгаа хамгийн халуун сэдвүүдийг барьж авч илрүүлэх зорилготой юм нэвтрүүлэг. Тэгэхээр танд ингийн тулд бид хоёр Google Trend-ийг ашиглаад улс болгоны хайлтуудаар тэргүүлж байгаа онцгой сэдвүүдийг илрүүлж гаргаж ирээд ярьдаг юм сэдв ээ. За тэгэхээр өнөөдрийн сэдв миний одоо юугаар тооцоогоор 4 сэдвээ би ер нь ярих 4 сэдвээ ярив. Энтхэгт одоо бүгдээр эхлээд очих юм байна. За энтхэгт өчигдрийн байдлаар Indus Water Treaty гэдэг хальт 1 сая хальттайсан энтхэгтэй. За энтхэгт 1 сая хальттай байна гэдэг бол асар их өндөр хальттай тооцогдно тийм үү? За мөн дараа нь Виталий Здоровецкий гэдэг нэгэн залуугийн тухай ярина. За энэ залуугийн тухай ярих юм их байна. Үнэхээр бас онцгой дүр. За тэгээд энэ ютубер залуу заяа. За тэгээд энэ залуу за тухтаа ярина. За Виталий Здоровецкий гэдэг хальт Филиппинд одоо хүмүүсийн анхаарлын төвд ороод байгаа ийм залуу. За Филиппинд ямар учраас анхаарал орсныг бүгдээр ярина. За үүний дараа манай Ари мэдчихлээ те. Кейси Антони алдартай шүү дээ. Зартай. Кейси Антонигийн хэргийг бүгдээр энэ Кейси Антони шинэ бас бизнес эхлүүлсэн байна. Энэ бизнесээс болоод сүүл таснд буцаад одоо гарч ирж байгаа. За Кейси Антоник TikTok интернет хамгийн их үзэн ядагддаг эмэгтэй гэж ярьдаг. Дэлхийн магадгүй хамгийн үзэн ядагдсан эмэгтэй. Яагаад үзэн ядагддгийг бүгдээр ярина. Тэг яагаад буцаад хит одоо хүмүүсийн анхаарлыг татаад байгааг нь ярина. За ингэсний дараа бүгдээрээ энэ юунд Ванкуверт нэгэн том хэрэг болсон. Ванкуверт болж байгаа хэргийн талаар мэдээлэл гаргана. Ванкувер дэх харамсалтай юм нөгөө атак гэж ярьж байна. Ванкувер атак гэдэг халдлага бол 200 мянган хайлттайгаар яг одоо Америк нэгдсэн улс, Канадад бол тэр тусмаа өндөр хайлттайгаар тэргүүлж байгаа. За энэ мэдээллүүдийг хүргэхээр бэлдсэн байна. За миний хувьд эхний мэдээллээр бол Флорида одоо гадаадын иргэн хариатын яам одоо англи дээр бол ICE гэж товчлоод явж байдаг. Энэ газар гинтийн одоо ажиллагаа явуулаад 800 гаруй цагаачтыг барьж албатан нутаг буцаасан гэдэг мэдээлэл одоо өчтөр тренд дээр байсан өнөөдөр ч байсан хിവэрэ байгаад байна л да. Тэгэхээр одоо Дональд Трампын засгийн газар болохоор одоо муж улсуудын засаглалуудаа одоо засаг даргуудтай хамтран ажиллаж ер нь одоо өөрийнхөө баримтлаад байгаа цагаачтыг буцаах бодлогоо үргэлжлүүлэх. За энэ ингээд мужийн удирдлагуудад хэрхэн нөлөөлж байгаа талаар нь ингээд хүмүүс хайгаад бас хэвлэл мэдээллийн агентлагууд энэ талаар бичсэн байна. За үргэлжлүүлээд бид нар одоо Гизагийн пирамидыг сайн мэднэ тийм үү? Египтийн одоо дэлхийн 7 гайхамшиг, орчин цагийн 7 гайхамшиг нэгт ордог. За Гизагийн пирамидыг Египт улсын засгийн газар цэвэрлэгээнд оруулах тухай мэдээлэл цэцэгдсэн байна. Ер нь цэвэрлэгээ за мэдээж очиод пирамидаа угаагаад өгөхгүй л дээ. Гэтэ одоо энэ дотроо тэгж л үзүүлэх юм байна. Жуулчид одоо зориод утсан жуулчид маш тийм тааку сэтгэлдэлтэй буцдаг ийм нэг тийм одоо менежмент муутай, аялал жуулчлалыг тэнд ингээ гой цогцоор нь хөгжүүлж чадаагүй ийм нөхцөл байдлаа халах тухай ерөнхийдөө яригадаад байгаа юм байна. Гэвчиг энэ одоо цэвэрлэгээний ажил эхэлсэн даруйда бүтлгүүтээд байгаа юм байна л да. За энэ тухай мэдээлэл хүргэх бол үргэлжлүүлээд хойлоо одоо нөгөө pop soiled work гэдэг зүйл ороод ирчлээ гэж хэлээд байгаа тийм үү? Work буюу одоо энийг монголоор одоо баг орчуулсан ойлголт байхгүй бах. Гэхдээ work-оор шууд ашиглаад байх шиг байна тийм. Гэхдээ одоо сая сүүлд хойлоо чинь хин дээр нөгөө өнгө дээрстэй хүн тоглуулсан ингээ маргалдаад байна. За хамгийн сайн санаж байгаа тэр нөгөө цасангуадаар тоглолсон нэгэн тэр л надад бүр ингээд тэр чинь өөрөө бүр илт өөрийгөө work гэдгээ зарлаа баг тэргээр бахархаад байдаг охин баг шиг байлаа шүү дээ тийм. Цасангуад одоо Рэйчел Зеглер цасангуад өнгө дээрстэй хүн тоглуулсан. За магадгүй одоо хинд 007 Бондд өнгөт арьстай хүн тоглуулж магадгүй гэж яригадаад байгаа. За одоо тэгсэн чинь миний хамгийн дуртай ном, хамгийн дуртай зохиолын гол дүрд арай одоо яг зохиол дээр нь бичигдсэн тэр одоо бараа өстэй те Европ хүн биш улбар өстэй хүн тоглуулахаар болцсон байгаа тухай мэдээлэл цацагдаад Ginger Mr. Darcy гэдэг яг одоо ийм яриа гарч ирээд байгаа. Тэгээ хүмүүс хайгаад байгаа юм байна л та. За манай Аригийн мэдээлэлээс эхлэе. Манай түцний дагин Ари. Ариггүй бүр баярлж ингэж байгаа юм. За дагин яригтэй.
За Америк нэгдсэн улсын гадаад иргэн харьяатын яам одоо байгууллага гэж яриа те. Байгууллагаас өнгөрсөн лавг уучлаарай Бьемб гарагт Флорида мужи улсад тусгай ажиллагаа явуулаад за тэг 800 гаруй хүнийг 4 өдрийн туршид одоо баривчлан саатуулаад албатан нутаг буцаасан гэдэг ийм мэдээлэл цацагдсан. Тэгэхээр сүүлд би бүр 3 өдрийн дотор 200 хүнийг өлөө гаргасан чинь энэ баг рекорд тогтоожсэн юм түүх байгаагүй гэс тэрийг эвдэд 800 хүнийг 4 өдрийн дотор тэгж байна. Ястаа хомроглон гаргаж байна. Одоо яаж ийн гэх юм одоо. Үнэхээр хомроглон гаргаад байна л да. За үүнийг дагаад одоо энэ ICE arrests буюу одоо ICE-ийн баривчлага гэдэг одоо үг тренд дээр орж ирсний араас хүмүүсийн нэрээр бас энэ тренд дээр орж ирээд байна л да. За зарим нь болохоор ингээ 3 хүүхэдтэй аавыг шууд баривчлаад ингээд юу яцсан хил давуулаад явуулсан албатан нутаг буцаацсан. Хүүхдүүд нь яах юм бэ гэдэг асуудал ингээд арталт нь үлдсэн. Хүүхдүүдийн одоо Америкийн төр мэдээж тэр чинь нөгөө Америк төрсэн байгаа учраас Америк Америк иргэн болчихно шүү дээ. Наав нь гадаад байдаг. Тэгснээр гаргаж ордог хүүхдүүд нь яах юм. Харин тийм тэгээд иймэрхүү асуудлууд гараад тэгээд одоо ингээд юу иргэдийн хайгаад байгаа ч гэдэм үү хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын бичээд байгаагаар болохоор Майами болохоор одоо Дональд Трампын засгийн газартай хамгийн зуз хамтран ажиллаж байна. Ягаад тэгэхээр өөр ингээд тийм муж улсуудаас ингэж өөр ийм хамтарсан байхгүй байхад Майамигийн одоо амбан захирагч Рон Десантес гэдэг хүн ингэж мэдгдсэн байна л да. За Флорида болон одоо дотоодын аюулыг хамгаалах департамент ингээ хамтран ажиллаад цагаачлалын эсрэг албатан гаргах яг энэ үйл явцад ийм том амжилтыг гаргана гэдэг бол манай муж улсын түүхэнд маш том ололт амжилт юм а гэдэг юм. Флорида мужийн одоо юм биш үү те. Албан мэдгдлийг хийсэн байлээ. За тэгэхээр Дональд Трампын хувьд мэдээж одоо хууль бус цагаачдыг бол албаар гаргана гэдгийг бол удаа мэдэгдэжсэн. Тэгэхээр Трампын яг энэ баримтлаад байгаа бодлого нь гэхдээ бас их сони юм байна. Флоридагийн одоо за ингээд одоо мужийнхан тийм амбан захирагч нь ингээд за ингээд найртайгаар хүлээн зөвшөөрчлөө те. Одоо засгийн одоо төрийн тэргүүнийхээ энэ тавиад байгаа шаардлагыг эн чин дотроо бас ингээд хотуудад нь тулгсан чинь хотууд нь зарим нь хүлээж авахгүй байна гин. Жишээ нь одоо China Town гэдэг шиг Venezuela Town гэдэг одоо энэ Майамигийн Doral гэх хот байд юм байна. Бараг 80,000 хүн амтай. Энэ хотын ингээд иргэдийн ингээд тэ зөвлөл нь бүгдээрээ Венесуэл цагаачд. Ерөөсөө тийм тэгээд эдгээр чинь ингээд за Венесуэл цагаачтай гарахгүй төлөө өөрсдөө одоо саналаа өгнөөд яг энэ тулгаад байгаа энэ ICE буюу одоо гадаадын иргэн харьяатын байгууллагын тийм албан гаргах яг энэ шаардлагад татгалцсан хариу өгнө гэдгсэн чинь дээрээс нь ингээд те одоо за тэгвэл танай хотын одоо тийм үү засаг дарга нь ажиллаа өгч болно гэдэг албан бичиг хүрээд ирсэн. Үргэлжлүүлээд одоо энд бас өөр нэг хот байна л да. Fort Myers гэдэг нэг 90 гаруй мянган хүн амтай хот. За бүр татгалцсан зэ одоо энэ ICE-ийн тал тулгын шаардаад байгаа гадаад иргэн харьяатын газрын тавьсан шаардлага татгалцсан чинь за тэгвэл одоо ингэж ажиллаа өгөөрэй гэдэг бүр албан бичих нь албан ёсоор Флоридагийн одоо амбан захирагчаас хүрээд ирсэн гэж юм л да. Тэгэхээр ингэж дээрэс нь бас ингэж тулган шаардаад одоо шахалтад оруулж ийн л гэж хэлээд байна л да. Танаа халан. Танах зэ хамтран ажиллаж танилцуулаад эргээд бүгдээрээ орцгоё нэвтрүүлэгтээ. За манай нэвтрүүлэгтээ дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хэв сугаалгах ZZ Cleaning Service хамтран ажиллаж байна. За манай хэв сугаалгах цэвэрлэгээ одоо энэ ZZ-ийнх нь маань хэвсийг бүрэн автомат суур машинаар угааж цэвэрлж үйлчилж байна. Тэгэхээр 1 м квадрат нь 10,000 төгрөг гэдэг бол энэ ер нь хямдтай орно шүү. Хүргэлт нь 30,000 төгрөг гэж байна. Тэгээ хугацаа нь гэхэд 5-7 хоног угаачж байгаа. Танах хэвстэй юу? Манай хэвстэй байлгүй яах вэ? За гэхдээ ер нь бол хэвс багал байлгах зорилготой болоод байна л да. Тэгээ хэвс байхаар бас ер нь жоохон дугуйдаад байдаг юм уу? Тэгсэн байна. Гэхдээ манай нэрийн хэвс угаалгах болсон байгаа. Нэрээ бас яг бодож исэн. Эднийхийг нэг сонирхъя. Би нэг хэвстэй. За тэрнийгээ угаадаг баатар болоод угаадаг юм авсан. Гэртээ. Тийм ээ. За би яг үннээ л болж үзсэн. Нэг л удаа угаасан байт. Тэг би энэс бас за энэ дэ чаддаг юм энэ чаддаг хүнд нөгөөд яг угааж чаддаг хүнээр нь л угаалахгүй бол би өөртөө хууд юм байна гэж яг үнэхээр би өөрийнхөө амьдрал дээр мэдэрсэн л тээ. Хэвс би сүүлд угаагаагаар 20 30 жил болж байгаа хаа баг багт л угааж. Тэгээд тэр угаах гэж оролцсноос хойш ер нь за энэ бүтэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэрнээс ч хойш ер нь юм угаалгын юм одоо сервисүүд үйлчлэгээнүүд гарсан. Гэхдээ энэ ZZ Cleaning Service бол хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр юм зориултын бүр суур машинаар угааж цэвэрлэдэг. Тэгэхээр очиж угаахгүй заавал очиж юм том төхөөрөмжчөөс авчирч танад хэсийг авч чад тэгээ угаагаад буцаагаад танд
янзын болгоод өгнө. За хивс бол ер нь тэгээд бас дулаан тогтоо байлгах зорилготой боловч нэг асуудал нь тоос шороо их цуглуулад байдаг. Хамгийн гол нь нарийн тоосонцруудаа ч бид нэр хардггүй юм байна. За ингээд яг нар ингээд хэлвж явах үед нь тэр чинь их тоостой байдаг нь харагддаг. Тэгээд энэ хивстэй бас их холбоотой. Тэгэхээр хивсээ бас их сайн угаалгаж явах нь чухлаа. Тэгээд хивсийг 100% хоньны ноосоор хийдэг. Цөөхөн улсуудын нэг бол монголчууд. Монголчууд бол ихэнхдээ хоньны ноосны хивс ашигладаг. За ингээд зөөлөн дулаан шүүлтүрүүдийн үргээ сайн биелүүлдэг. За синтетик неолон материалаар хийсэн хивс нь бол өнгө үзэмж гоё шүүлтүрийн үргээ гүйцэтгэдэг. Тэгэхээр одоо хоньны ноосын хивс угаахад хэр бохирдол нь 100% харилдаг. За яг энэ одоо Zizi Cleaning Service-ийн одоо машин нь бол хоньны ноосын хивст тун тохиромжтой байна. За эдний бүрэн автомат суур машин хивсийг заяа. Эхлээд тоос шороог нь гөвнө. Дараа нь суур машинаар принтерлэж норгоод шампунь дүрхэд браш буюу бохирдлыг сойдтой цэвэр усаар зайлж угаана. Тэгээд центркок машинд хийгээд усыг шавхан сэгсрээд тохуур дээр тохож хатааж цэвэрлэдэг юм байна. За тэгэхээр хаан улдургийн 5 бүгд группийн баруун хойно Баян хүч үйлдвэрийн хашаанд эднийх байрлаж байгаа. Та бүхэн 8967 2020 гэдэг дугаараар холбогдоорой. 8967 2020. За өөр нэг бас дугаар нь 8867 тэг 525 гэсэн дугаард холбогдсон Zizi Cleaning Service хамдаарай. За Zizi Cleaning Service гэдэг та бүхэн Facebook-оор хайх юм бол аль биесны Facebook пэйж нэгаа дэлгэрэнгүй мэдээлэл болон за угаасан хийснүүдийг хараад бас лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ дэлхийн шилдэг технологи бүрэн автомат хивс угаалга Zizi Cleaning Service хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдвлөгөө бүгдээр орцгоно. Нэр сэдвэн дууссан мөлөө? Манай дууссан шүү. Дараагийн сэдв энтгэлүү бүгдээр очноо. За энтгэхт өчигдөр Indus Water Treaty гэдэг хайлт 1 сая хайлттайгаар гарч ирсэн. Энэ түрүүчийн 7 хоногт гарсан Кашмир болон Пахалгам гэдэг энэ мужид болсон хотод болсон халдлага гарсан. За энэ зүгээр ууг нь бол ингээд явж исэн жуулчдыг дотоодын жуулчдыг нь алсан. Гэхдээ нэг ингээ анхаарал татсан зүйл нь дандаа хиндүү шашинтай эрэгтэй хүмүүсийг халсан байсан. Энэ бол бүр зоригтой гэдгийг тодорхойлсон. За энийг нь тэгсэн чинь үлгэж авсан. Олон улс үлгэж авсан. Ялангуяа Нарендра Модри энэ хүмүүсийг ална, эднүстэй учраа олно. Энэний цаана Пакистан байна гэж одоо юу яасан бахна. Зарласан. За Пакистан энтхэг бол эртний дайсан. Одоо ингээд үүсгэн байгуулагдсан цагаас л хойш хоорондоо муудалцчихсан. Энэ хоёр ч хоорондоо ингээд муудалцаар хагаад хоёулаа цөмийн бөмбөгтэй болсон шүү дээ. Хоёулаа цөмийн бөмбөгтэй болсон. За ингээд энэ хоёр цөмийн бөмбөгтэй олон хүн амтай энэ улсууд чинь за гузар нутгаас болж байнга л дайдчихсан, муудалцчихсан олон асуудал байсан ч гэхдээ энэ түүхэнд хизээч Indus Water Treaty буюу олон улсын усны Индусын энд мөрний усны гэрээгээ зөрчиж байгаагүй. За энэ удаа энтхэг усны гэрээгээ зөрчсөн. Буюу Пакистан чинь энтхэгийн яг тэр Кашмир нутгаас усны ундрага авдаг энэ хэсгээс нь усыг нь хаагаад бооцсон, зогсоодсон. За ингээд доор нь байгаа Пакистан чинь тэр чигээр уснаас хараад юм байна энтхэгийн хувьд. Усыг нь дээрэс нь энэ том голуудаас нь хаачингууд доошоо явж байгаа. Тэр урсгал олон сая хүмүүсийн амьдрал, аж ахуй, ерөөсөө бүх асуудал ингээд дуусна ч юм. За ингэхүү Пакистан энтхэгийн асуудал хурцсан. За одоо бүгдээр маш хэцүү цаг үед үнэхээр амьдарч байна л да. Украин Оросын асуудал ерөөсөө зүгээр болж өгөхгүй байна. Одоо ингэ нөө яг хамал амын юун дээр оршуулга дээр Трамп Зеленский хоёрын алдартай хоорондоо том өрөөнд ингээ хоёулахнаа сууж байхад зураг нь интернетээр нэлээд явуулсан. За ингээд Зеленский бол Кремийг буцааж өгөхгүй гэдэг ингээд ер нь Украин энэ Оросын дайн хорцтон л байгаа. Палестин, Израилийн дайн гал намжаасан боловч буцаад сэтэрсэн. Бас ингээд асуудалтай байна. За дээрэс нь Тайван хятад хоёр маш игүү байгаа. Тайваныг саяхан түрүүчийн энэ сар 4 сарда багтаад бүсэлж одоо цэргийн туршилт хийсэн гэдэг. Энэ мэдчлэн дэлхийн дайн болж болох, дэлхийн одоо 3 дахь дайн болж болох бүх одоо 3 цэг байсан. 3 цэг нь ингээд улаан асаад эхэлсэн байсан чинь одоо хурцтмал байдалд ороод эхэлсэн байсан чинь энтхэг Пакистаны асуудал инхүү ус боосноос болоод за бас хурцтмал одоод эхэлсэн. За одоо ингээд яг энэ асуудал бас зэрэгцээд энтхэг яг зориг орсон шалтгаан JD Vance-тай холбоотой тайлбарлаад байна. JD Vance яг энэ үеэр нь энтхэгт аялж таарсан. За тэгээд Америк нэгдсэн улс яг ингэж зарлсны дараа нь бид нар энтхэгийн талд байгаа гэдгийг ингэж зарлал. За ер нь л ийм нэг хурцтмал байдалтай
байна. Энтгэх чинь өөрөө бас юутай хятадтай бас их мөч өргөж байгаа. Энэ хоёр чинь 70-ад онд 60-ад оны сүүлээр хоорондоо бас байлдсан санаж байна. За энд нь бас хоморгонд нь монголч нь бас нэг игүүцсэн шүү дээ. Тэрийг сонсчихсон уу? Юу, тэрнийг би мэдэхгүй байна. Америк биш хятад энэтхэг хоёрын нөгөө хоорондын мөчөрхөл чинь одоо яг геополитикээр яаж явж байгаа хэрэг нөгөө хятадын нэг бүс нэг зам тэр чинь одоо ингээд торгоны замаа ингээд яг одоо дайруулаад өөрийн гэсэн ингээд нөлөөлөг тогтоогоод хятадууд явж байгаа бол энэтхэг хариуд нь очир эрдний зүйлт гэдэг бодлого баримтлаад яг ингээд энэтхэгийн бас ингээд стратеги ач холбогдолтой тий өөртөө ингээд түшиж газрууд бий болгох зорилгоор ингээд улс орнуудад бас яг хятадын ингээд явж байгаа замаар одоо консенсусын гэрээгээр ч юм уу тий мөнгө төгрөг өгөө зээл өгөө за тэгээ бүтээн байгуулалт тэгээд яг энэ diamond necklace гэдэг бодлого бүр хэрэгжүүлээд байгаа юм билээ. Тийм энтгэх хятад бол хоорондоо байлдаж исэн 1960-ад онд болж исэн санаж байна. За энэ 60-ад онд бүгдээр санаж бол манай энэ инх тайвны гүүрийг барьжсэн 40 мянгатыг хятадууд орж ирээд олноороо барьж байгаад хятад Монголын харилцаа нэлээд сайжирч байгаад гинт муудсан. За энэ одоо муудсан шалтгаан энтгэхтэй холбоотой. Яагаад гэхээр жунлай тухайн үед Цэдэн Болтой уулзж исэн бүр яг протокол нь байдаг. Тэгээд энтгэх хятад хоёр дайцсан. Энэ үед Монголын байр суурийг нь асуусан мөн жунлай та нар хятадын талд байна уу? Энтгэхийн талд байна уу? Гэхдээ Цэдэн бол яг уулзалтан дээрээ би энэ асуултанд хариулах хэцүү байна гэхдээ чи яг байр сууриа илтэг гэд баахан тусалсан байдаг. За ингээд энэний хариуд одоо хятадын талд дуугарах хэрэгтэй гэсэн байдлаар жунлай шахалт үзүүлсэн болж тарж байгаа. За энэнд нь Цэдэн бол хариулахгүй Цэдэн бол дараа хариулахгүй байсан учраас уурлаа ширээ шааж босч ирсэн. За энэ нь одоо протокол дээр байдаг. За ингээд Цэдэн бол энэ уулзалтыг орхиж авсан байдаг. Ингээд одоо баахан хятадуудыг бас уурагшаа буцаж гаргасан. Буцаас нь энтгэх хятадтай бас модалцтай холбоотой. Энэ яагаад энийг яриад байгаа гэхээр одоо ингээд Америк яагаад энтгэхийг дэмжиж байгаа. Яагаад Оросыг бас ингээд нөгөө Оросын талд байх гэж оролдоод байгаа шалтгаан гол тайснаа ерөнхийдөө хятад гэд харчжээ. Тэгээд ингээд энтгэхийгч тэр Оросыгч тэр өөртөө татах гээд ингээд байгаад байна. Ер нь нэг дэлхийн хэмжээ ингээд дөрвөн том хэсэг дээр дайн болж магадгүй хэсэг дээр дөрвөлийн хурцтмал байдалтай болоод эхэллээ. Гэд одоо дөрөв дэх одоо фронт нэгдэх гэдэг нь Пакистан энтгэхийн асуудал ийхүү энд улсын одоо water treaty буюу усны одоо хэлцээрээс зөрчилдснөөс болж ингээд хурцтаж байгаа юм байна. Одоо тэр усгүй хүмүүс яаж байгаа болоо? За одоо тэрийг нь одоо мэдээллүүдийг сайн мэдсэнгүү одоо цаашдаа хэрхэх юм байгаа энтгэж бас арайч бас ингээд усаа тийм удаан хугацаанд боох юм болов үгүй юу? Тэр болгоныг бол үнэхээр мэдэхгүй байна. За ямар ч гэсэн ингээд анхаарлын төвд байна. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл Египт рүү аялцгаая. Египт рүү очиж гисэн үү? Египт рүү очиж байгаагүй аа. Би одоо энэ Гизагийн пирамидыг энэ Каир хоттой ингээл ил байж байгаа гэж хизээч төсөөлж байгаагүй шүү дээ. Саяхан мэдсэн шүү дээ. За Гизагийн пирамид Каир хоттой тийм ил байж байгаа. Тийм үү? Тийм. За би тэр зургийг харчаад ямар сони ингээ хот дотор бай. Би нөгөө тийм хөдөө мөдөө ингээл нэг цүл мүлтэл байж идэм болов уу гэж бодчихсон чинь хот дотор л байж идэм байлээ. За энэ яг энэ Гизагийн пирамид руу бол за жил болгон хэдэн 10 сая жуулчд зорж ирдэг. Ингээ ядаж тэ дээр нь угаасаа гарах хоройтой дэрэгдэн очиж зураг авахулах ч юм уу энэ байдлаар дэлхийн орчин цагийн 7 гайхамшигнийг үзэх сонирхолтой хүмүүс бол яалчгүй Египтийг зорддог. Гэвчиг одоо дэлхийн хамгийн алдартай хамгийн эртний байгалийн энэ өвөрмөц одоо үзэгдэл гэх юм уу өв соёл гэх юм уу энэ зүйл маань өөрөө эргэн тойрондоо аялал жуулчлалын менежмент маш муу байдаг гин. За ингээд мэдээж одоо аялал жуулчлалын менежмент муутай, зохион байгуулалт муутай нэмээд эргэн тойронд нь гарсан нөгөө худалдаачид 8-ачдыг ямар ч тийм зохион байгуулалтанд оруулаагүй, хууль дүрмээр зохицуулаагүй байдаг учраас иргэдэг асар их шулдаг, за дээрлэгдэг. Одоо тийм юм аав гэдэг тэнгууд нь авахгүй их юм бол ингээ бараг зодгож дайрдаг мардаг ийм жижиг садыг асуудал ямар эвгүй юм бэ. Би нэг Таиланд очиад нэг тийм байдалд орж исэн. Таксинд суугаад яавч $20 хэлээ гарахгүй газар $20 нэхэд мэдгүйг далимтуулаад намайг $20 авцсан ш. Тэгэл их дээрлгүүлсэн мэдрэмж төрж илээ. Мэдгүй юм чи үний газар. ЮНЕСКОгийн дэлхийн өв соёлын сан гэж одоо бүртгэлтэй байдаг энэ газарт одоо нэмээд одоо тэр ингээд хууль дүрмэн захирагддаг худалдаачд 8-ачтаас гадна амьтдтай маш хэрцгий ханддаг нь одоо ирсэн гадаадаас ирсэн ялангуяа барууны жуулчдыг бүр ингээд сэтгэлийн их өвдөгдөл юм байна л та. Одоо ингээд Египт улсын засгийн газар болохоор энэ хүү одоо өмнө байсан энэ хуучин одоо хандлагаа халаад одоо дэлхийн ингээд аялал жуулчлалын яг энэ одоо чиг хандлагын дагуу Египтийн пирамид Гизагийн пирамида одоо хөгжүүлнэ гэдэг ийм байр суурь баримтлаа. За компанид ажиллаа эхлүүлжээ. Эхлүүлсэн чинь өнөөх нөгөө хууль дүрмэнд захирагддаг худалдаачд 8-ачд маань
газрыг ингээд нүүлгэн шилжүүлээ. Та нар одоо тийшээгээ одоо суухнаа гэд газрыг ингээд заасан чинь эсэргүүцээд бослог гаргаад эхэлсэн. За тэгэж шүү дээ. Одоо манад ч бас нөгөө төс мөцтэй холбоотой төс дэвтэр одоо яг ийм асуудал үүсэл байгаа тий. Яг одоогоор бол Гизагийн пирамидын эргэн тойрныг аялал жуулчлалын яг орчин цагийн тий бүс нутаг болгох яг энэ ажиллагаанд болохоор 51 сая долларыг бол төсөвлөөд байгаа юм байна. Тэгэхээр мэдээж яг одоогоор бол Египтийн иргэд болон тухайн одоо Гизагийн пирамидыг тойроод амжиргаагаа залгуулдаг олон тооны олон мянган иргэдийн хувьд засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ асуудалд энэ арга хэмжээ нь бол маш духгүй хандаж байна. За тэгээд мэдээж эргэн тойрных нь одоо иргэдийг нүүлгэн шилжүүлээ. За тэр дотроо явж байгаа үйл ажиллагааг нь зогсоож байгаа энэ байдалд бол иргэд их таагүй хандж байгаа болохоор яг одоогийн байдлаар энэ өөрчлөгдөх буюу аялал жуулчлалын энэ кампанид шинэ бүс болгох кампанид ажил манд бүтлгүүтээд байна гэсэн мэдээллийг би одоо Euronews.com дээрээс хараа сууж байна л да. За яг энэ юу пирамидтай холбоотой нэг мэдээлэл гэх юм уу? За Холбоотой бас нэг дараагийн мэдээлэл рүүгээ орох гэж байна. Энэ тэгээд одоо гол асуудал нь юугаар Египтдээ өөртөө анхаарлын төвд байгаад байгаа юм гэж ойлгосон. Зөв. Египтээс гадна би түрүү энийг юунаас олсон? Их Британий тренд дээрээс олсон. За пирамид дээр 2011 онд авирж ирсэн нэг залуу байна. За тэрний нэг алдартай зураг өгдөг юм. Виталий Здоровецкий гэдэг. За. Тэгээ Здоровецкий 2020 онд Египтийн пирамид дээр гараад зөвшөөрлгүйгээр гараад тэгээ баахан зураг авсан. Тэгээд энээсээ болоод 5 хоног Египтийн шоронд хоригдсан байдаг. За тэгэхээр бүгдээ ингэжсэн хүний одоо түүхийг ярих гэж байна. Виталий Здоровецкий би уг нь сая найруулагчлуу Здоровецкийгийн зургийг явуулъя гэж одоо чамд нэг харуулад нэг сэтгэлийн Нэг л миний сэтгэлдлийг сонссон хүн байдэ. Гойгоо тэгээд Здоровецкий бол маш онцгой гэх юм уу? Анхаарлын төвд байх дуртай ийм хүн юм байна. Здоровецкий. За Здоровецкий 2012 оноос эхлээд YouTube ажиллаж байгаа. За YouTube нь бол одоо 10 сая хайлттай одоо дагагчтай Виталий TV гэдээ бас мэддэг хүмүүс байгаа. За Здоровецкий пранк хийх дуртай. За пранкаар маш олон видео хийдэг. За дээрэс нь анхаарлын төвд орох их дуртай, хүмүүсийн анхаарлын төвд орох дуртай байна. Хин ари юу үзчихсэн үү? Хөлбөмбөгийн дэлхийн аварга 2014 оны Герман Аргентины финалийн тоглолт. за үдсэн л ах одоо би яаж дутах вэ? За Герман Аргентины финалийн тоглолтыг бүгд санаж байгаа бол Герман Аргентины тоглолтын дээр нэг шалтан залуу гарч гүйдэг. Энэ хүний нэрийг Виталий Здоровецкий гэж нэрлэдэг. За бүгд ингэ дахиад NBA-ийн одоо бас аваргын том тоглолт дээр энэ залуу гарч ирээд бас нүцгэн гүйсэн юм тоглолт. Шалтан гэдэг нь бүр бүтэн шалтан биш үү? Чээж бүтэн шалтан байлгүй. чээж нүцгэн. За тийм За байх. гэхдээ би бол зүгээр юу гэж ойлгож байгаа гэхээр Виталий Здоровецкий асуудалгүй шалтан нүцгэнгүй. Энэ хүн ерөөсөө ингэ анхаарлын төвд ингэ орох дуртай. 2016 онд Холливуудын ингэ нөгөө юу гэдэг чтэй тийм бичиг өгдөг чтэй. Тэрэн дээр авирж хагаад бас шорон зуужсэн. Нэг хэсэг одоо ингэ баригдчихсэн. За энэ Cleveland Cavaliers болон Golden State Warriors-ийн хооронд дөрөвдөг тоглолтноор NBA финалийн дөрөвдөг тоглолтноор бас инхүү 16 онд бас барьж исэн, гарч исэн. 2017 оны World Series буюу энэ одоо юуны бас бейсболын бас тэмцээний бас дундуур нь гарч гүйжсэн. Өөрөөр хэлбэл энэ ерөөсөө л ингээл олонний анхаарлыг татахын тулд яхаас ч буцахгүй гэдэг нь тодорхой. За ингээд би Гизагийн пирамид дээр Виталий Здоровецкий гарчаад одоо энэ харж штэ. Энэ гэхдээ яг Здоровецкий муу юм болоо те. Мөн л шиг нэг монхор амартай залуу. Найруулагч зургийн нөгөө дээр л та. Тэрний өмнөх одоо яг хөл бөмбөгийн тэмцээн дээр гүйсэн дээр болохоор төрчихсөн пранкчин гэдэг яг тийм үгийг нүцгэн чэйжэн дээр бичсэн байна л да. Дараагийнх нь энэ болохоор нөө саксны тэмцээн юм шиг. Энэ дээр Трамп бол хөгийн дэлхийд бичсэн л байна л да тийм. За Здоровецкий ийхүү ерөөсөө ингээд олонний анхааралд өртөхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэдэг нь ингээд ийхүү харагдаж байна. Гэхдээ 20 оны Гизагийн пирамид дээр авирснаас 5 хоног гадны шоронд байх бас тийм амар байгаагүй. Тэгээд энэ гарч ирчээд нэг хэсэг чимээгүй байсан. За ингээд нэлийн чимээгүй 5 тухтай болгоодаа гэж бодож исэн чинь саяхан Аз руу бахан пранк хийж бичлэг хийж эхэлсэн. За ер нь бол ютуберүүд Азад очиод Аз хүмүүс чи ер нь ингээд барууны хүмүүстэй харьцуулахад юм хүлцэнгүй хүмүүс юм ба штэ. Дээрлэхүүлж явах бараг ингээд юу болоод гайхаад ингээд бэжидэг тэр зангийн далимдуулаад энэ тийм дээрлэхэж бичлэг хийгээд тэргээрээ од олж байгаа хандлт авч байгаа хүмүүс их олон байсан. За ийм асуудал Солонгосны гарсан.
За хин нэрийг нь бас санахгүй нэг хар аштай залуу бас бөөн асуудал үүсгээд Солонгосын одоо шоронд орохт өгсөн. За Сторовицкий зодуулсан шүү дээ. Задуулсан. Тэгсэн. Тэгээд ийм байдлаар бас яг ийм хандлт авсан шиг энэ Сторовицкий гэдэг залуу Филиппинд очоод бахан одоо контентууд хийж гисэн. Контент хийхдээ жоохон тийм дээрлэгсэн хүмүүсийг доромжлон одоо дарамтлан гэх юм уу, эвгүй байдалд оруулсан тийм байдалтайгаар бахан бичлэг хийсэн. За ингээд Филиппиний бүр төрийнхний анхаарал хандуулсан байна. Филиппиний цагта нэг орж ирснээс бүх бичлэгүүдийн анхаарал хандуулж байсан. Ингээд зүгээр болчих болоо гэсэн чинь Филиппиний одоо төрийн эрх баригчид энэ хүнтэй хариуцлага тооцноо. Филиппин хүмүүсийг ингэж дэрлэхийг бид нэр хүлээн зөвшөөрөхгүй гэд ингээд анхаарал хандуулснаа одоо мэдгдсэн байна. За тэгээ Сторовицкий яасан бэхээр одоо Филиппиний шоронд шүүх ажиллагаа явагдаж байгаа. Түүнд бэлтгэсэн ял нь 24 жилийн ял. Хүүдээ. Олон хавар нэгэндээ тий. Олон хавар нэгэндээ гэдэг шиг одоо энэ яг ингэ баримтлагдсан ингээд өөрөө яг тийм ял сонсоод байгаа ч юм уу ч юм уу тэрийгэж ойлгож байгаа. Жинхэнэ ингээд энэ залуу за Орос гаралтай энэ залуу ингэж яагаад Филиппиний шоронд инхүү ясаа атах маха атах баг шинжтэй болоод явчлаа. Ер нь 24 жил гэдэг ч одоо ерөөсөө баг масаар нь орох. Одоо энэ жил 33 настай юм байна. Тийм биш үү 57 отод суллагдах нь штэ өршөөлөл орохгүй бол тий. Тэгэд өөрөөр хэлбэл Филиппинийг ингэж Филиппин ард түмнийг ингэж доромжлохыг бол зүгээр хийж чадахгүй гэд ерөнхийлөгч нь бүр мэдгдсэн. Тийм байна. Маркус харагдаж байна л да ерөнхийлөгч тий. Бомбом Маркус. Бүр ингээд бас бүр Маркс Жинийг үлгэж аваад Сторовицкийн видеонуудын үзээ реакшн видео гэж ярьдаг штэ. Тэр реакшн видео хийгээд арай ингэж болохгүй гэж бүр тэрийг нь үлгэж аваад юм асуудал орсон. За ингээд Сторовицкий гэдэг залуу инхүү Филиппин болон ер нь олон улсын бас анхаарлын төвд ингээд ороод байгаа юм. Нөгөө өнгөрсөн хавар илүү чи санаж байна уу? Монголд нэг одоо жоохон бараа арьстай хэрнээ хятад ч юм уу нэг бас инфлюенсер ч юм уу ирээд Чингис хааны хөшөөний уртл Чингис хааныг доромжилсан утгатай бичлэг хийгээд манай Монгол би тэрийг би үзег байхгүй за. Би үзсэн л дээ. Процессын л ярьж байгаа ухаантай. Тэгсэн чинь монголчууд барьж аваад уучлалтгүй л гсэн байсан тий. Тийм. Гэхдээ яг тэрнтэй харьцуулшгүй юм шиг санагдаж байна. Гэхдээ яг тэр хүн болгоны харах онцөг өөр байх л та. Надад зүгээр нэг тэг санагдаагүй. Гэхдээ тэр залуу сүулт нь уучлахгүйсэн. Харин энэ залууг одоо Филиппинууд бас зуусан байна. Одоо төрийнх нь одоо төмөр нүрээ энэ хүн харуулж байна. Манай ард түмний ингэ доромжлол яадыг харуулна гэгээд бүр зуухт 24 жил. 24 гэдэг чинь Зүв. За магадгүй бас гол нь ингээд нөө золиос олчлаа л да. Ингэж хамаагүй даврахгүй шүү та нар гэдэг юу болох зорилгоор. Уг нь шудраг биш дээ. Ийм одоо видео хийсний төлөө 24 жил бол хитрхи чангатна. Гэхдээ ер нь ингээд үлгэр жишээ болгох ингээд харуулах зорилгоор 24 жил одоо ингээд сонсгож байгаа юм. Магадгүй намайг хүмүүстэй ясаа хатуу байр суурьтай ингээд жилж магадгүй л дээ. Гэхдээ би хандлтын төлөө улаарад идэх хүмүүсийг бол зохицуулах ёстой л гэж боддог л дээ. Манай хурган зүүний үзэл хэлбэрш. Юу гинэ? Зүүний үзэл коммунист үзэл хэлбэрш. Йоо. Дүүрэн их зэ Жони Самалиг нь тий энэ Жони Самалиг чинь нэг солонгостэйсэн юу те? Тийм. Яг солонгосын нөгөө нэг UDT билүү тусгай цэргийн ангийнх нь бас нэг албан агц залуу барьж аваад зодчоод Ардын Баатар болоодсэн л да. Хоёул ярьлуу. Ярьж чадлуу баг ярьж амжааг байх. Тэрнээс өмнө болоод өнгөрсөн зүйл шиг санаж байна. Жони Самалиг чи бас нэг хэсэг бүүн асуудал орсон. За Лавга Монгол тоглоом тоотон дээрээ гэсэн байна. За энэ бас их зөрөгтэй залуу байна л да. Ерөөсө дэлхийн аврагыг хүртэл ингээд тасалдуулж исэн залуу гэхэр чинь. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл чинь миний мэдээлэл тийм үү? За Pride and Prejudice гэдэг одоо монголчууд энэ киног би бол за хүмүүс үндсэн телевизээр харсан кинонуудыг ер нь бол түлхүү үзсэн байгаа гэдэг чинь яг телевизийн сувг цөөхөн байх үед 2000-ад их он ч юм уу 90-ад оны сүүлчээр ч юм уу за бахархал ба бардамнал гэдэг нэрээр гараад тий ноён Дарси, Элизабет Бэттен билүү? Зөвхөн нэрийг мартаанаас шүү. За Элизабет Беннет. За энэ хоёрын ингээ хайр дурлалын харилцаа одоо тухайн үед одоо хэрхэн өрнжсэн тухай ингээд гардаг энэ бахархал ба бардамнал бол 1813 онд Английн зохиолч Джейн Остны зохиолоос сэдвлэн бүтээсэн кино байдаг. За энэ киноны бид нар хамгийн сайн мэдэх хувилбар нь болохоор 2000 за байж байгаа 5 онд гарсан хувилбар нэдэг бахархал бардамнал. Чи гэхдээ юу үзчихсэн нь? Бриджит Джонсын өдрийн тэмдэглэл. Тийм үздэг байсан шүү дээ. Тийм. 90-ээс илүүгээр гаргаж ирсэн кино шүү дээ. Энэ киног би энэ бахархал бардамналаас сэдвүүлсэн гэдгийг би өнөөдөр л мэдлээ. Тэгсэн чинь нэрээ бодсон чинь яг гол дүрийнх нь одоо тэр залуу чинь Марк Дарси гэдэг нэртэй юм биш үү? Нөгөө яг төрд ажиллаад байдаг нөгөө хуульч залуу. Тэгээд одоо яагаад ийм мэдээлэл юу цэцэгдээд байгаа вэ гэхээр одоо англичууд чинь Америкчууд чинь
жинжер гэдэг үгийг ашиглаад байдаг. Энэ бол улбар шар улаан үстэй хүмүүсийг хэлээд байдаг тийм. Улаан үс сахал хөмсөг сурмууснууд л улаан байт юм шүү дээ баг. За тийм л мэдгүй харж Үгүй ямар ч жинжерүүдийн баяр гэдэг Ирландд баг маш том баяр гэдэг санагдаад байна. Хаварч үлээ. За тэгсэн чинь Английн жүжигчин Джек Ловдон гэдэг залуу одоо энэ алдарт Бахархал ба Бардамнал гэдэг кинонд одоо улаан үстэй ноён Дарсигийн дүрийг бүтээхээр болоод сонгогдчихжээ. За. Netflix-с гаргаж байгаа 6 ангитай яг энэ кинонд болохоор энэ 34 настай залуу маань өөрийгөө ингээд улаан үстэй Дарси болж байгаа дээрээ би ингээд те хил хязгаарыг аливаа хил хязгаарыг давж байгаа болохоор сэтгэл их өндөр байна гэж ярьсан юм байна л та. Мэдээж одоо энэ чинь нөгөө чипт хоёр өмнө цасангойг ярьжсэн шиг хүмүүс үлгэж аваад яагаад те бараа үстэй Дарсиг ингээд бас жинжер буюу улаан үстэй хүнээр орлуулад өгөө наад энэ вок гэдэг юм а болооч гэл бас нөгөө хайртай зохиолоо хайрлаж байгаа киногоо хайрлаж байгаа хүмүүсээс дайрал эхэлсэн юм байна л та. Надад бол нэг ялгаагүй л харагдаж байна. Гэхдээ энэ нь бол яг нөгөө сонирхогчдын хувьд бол бас нэлээд том асуудал юм шиг байна те. Зохиол дээр бол улаан үстэй биш юм байна шүү дээ. Тэгэхээр тэрэнд нь улаан үстэй залуу тоглолцсон чинь асуудал болоод байгаа юм. Тэгээд надад ч гэсэн одоо бид нар магадгүй Азууд болохоор энэ хүмүүсийн ингээд нөгөө жинжер ч юм уу эсвэл тэр одоо улаан өнгөтэй ч юм уу бараа өнгөтэй ч юм уу хоёулаа хараад нэг тийм ялгаагүй л Европ хүн харагдаад байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн хувьд болохоор тэр Марк Дарси гэж зохиол дээрээ байдаг олон киногоор ингээд хоногшсон тэр дүрийг жинжер буюу улаан үстэй хүн тоглох их дургу байгаа ингээд гиснээс Harry Potter-ыг чи үзэж байгаагүй гэдсэн тий. Harry Potter-ын Ron Weasley-г бол хамгийн алдартай жинжер гэдгийг нь мэдх юм байна. Тийш дээ. Harry Potter-ын нөгөө юг одоо Severus Snape бол миний хамгийн дуртай дүр ахгүй юу? Severus Snape-д өнгөт арьстай хүн тоглоулна гэж цаан чин. Тэгээд би бүр арайч дээ би Джеймс Бонд дөнгөт арьстай хүн тоглохыг би тоохгүй ягаад гэхээр тэр надад нэг чухалч биш болохоор хүн зөвөр өөрт хамаатай хүмүүстэй л хамгийн хэмзэлдэг юм байна. Би бол одоо жишээ нь ингээд Джеймс Бонд энэ тэр аль хэлийн орхиод надад зөвөр хамгийн тэнэг санагдаад байгаа нь түүхэн дөрүүд болох Клеопатра ч юм уу те эсвэл Ханнибалт ингээд хүчээр ингээд хар ярстай хүмүүсийг тоглуулад байгаа нь ингээд шал ингээд ямар ч харагдахгүй байгаа байхгүй. Тэрэн дээр нь бас их жоохон игдүүцэл байдаг л да. Одоо магадгүй явандаа нэг хүмүүс одоо Facebook дээр яваад байгаа шүү дээ. Чингис хаан гэснээр өнгөт төрөстэй хүн тоглуулаа гараад ирвэл бөө юм болно гэдэг. Бүгд өөр вөөк байх хэрэгтэй. Өнөөдөр байж болно яагаад байжлахгүй гэж. Өнөөдөр ариугүй бит хоёр үзэл баримтлалын байраас солилцоотой байлаа. Гэхдээ би зөв тоглож ялж штэ. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ үнэн ч хэрэглээг үргэлж урамшуулна үүтэй. Menopause хамтран ажиллаж байна. За бизнес эрхлэгч та аль нэг банкны пост хөрөмж хэрэглэдэг байсан ч Menopause шинэ хэрэглэгч болоод босын шуурхай зээл авах боломжтой боллоо. За ер нь одоо дайнд ороод буугүй орно гэдэг шиг бизнес жидэг дунд бизнес эрхлэгч худалдаа эрхлэгч бол ползгүй байвал за уучлаарай. Ерөөс хамгийн гол таны зэвсэг. Гэхдээ энэ зэвсгээ та сонгохын тулд ямар зэвсэг сонгохоо мэдээж хэрэг сайн бодож байгаа хайж байгаа бол Menopause-ыг санал болгож байна. За Menopause ингэж байгаа. Барьцаагүй, шинтгэлгүй, шуурхай зээл олгодог. За үүнээс гадна дэвшилтэт технологи суурилсан. Тэгэхээр Menopause бол тэр чигээрээ баг юм том дэлгэцтэй. Энэ дээрээ QR код уншуулна. За дотроо дээрэс нь Apple Pay, Union Pay, WeChat-аар төлбөр хүлээн авч чаддаг. За тэгээд одоо нөгөө юунууд NFC буюу зүгээр ойртуулаад уншдаг тийм бүх одоо унших хэрэгэл одоо төлбөрийн хэрэгслийг хүлээж авдаг юм байна. Нэмээд Visa, Mastercard-а 3 талаар нь уншчин тий. За тэгэхээр энэ одоо POS-ын орлого суурилсан зөвхөн шинэ хэрэглэгч нартай зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа 30 сая төгрөг хүртэлх зээлийг 12 сар хүртэл хугацаатай сарын 3.5 хүүтэйгээр бас олгодог. За тэгэхээр бизнес эрхлэгч та альч банкны пост хөөрөмж ашигладаг байсан Menopause-оос босын шуурхай зээлийг маш түргэн буюу 30 минутанд авах боломжтой. Тэгэхээр өөр банкны бос хэрэгэлдэг байсан нэг хэрэглэгчийн сэтгэл байна л да. За. Menopause-оос 20 сая босын шуурхай зээлийг аваад өдөр бүр автоматар төлөөд явж байгаа нь үнэхээр амар санагдсан. Энэ зээлээ төлж дуусгаад дахиад зээл авахд хүүн буураад явах юм байна. Menopause-ын хэрэглэгч болсноор яаралтай үед гинтийн мөнгөний хэрэгцээ гарахад түргэн шуурхай шийдвэрлэж өгдөгт баяртай байна гэсэн мэт. Нөгөө бос машинууд чинь тэгээд нөгөө баримтыг гаргаж өгдгүүд нь байдгүй нь байдаг тийм үү. Menopause-ыг чи баримтыг гаргаад өгч нэг сумар айгүй олон туулаг буудгаас гадна зарим босын хэвлсэн баримт нэг тийм ар зайцсан шууд уншуулж болдгоо. Menopause-ыг энэ дотор анжаах дээр уншуулахад нь баримтыг нэрсэн чинь ингээд нөгөө QR код нь маш тод ингээд дөрвөлжин яг хിവэрэ гарч байгаа байхгүй ар заагаагүй. За тэгэхээр Menopause бол түрүүнсэн бүх төрлийн төлбөрийн бүхэл одоо
цогц одоо төлбөрийн хэрэгслүүдийг хүлээж авахаас гадна өөрийн бас лавлах хуцтай лавлах хуц нь хотлайн буюу ерөөсөө шөнийн цагаар ч ажиллах боломжтой. Амралтын өдөр гэж аахгүй да минь посттой холбоотой ямар нэгэн гомдол барагдлаа гэж сандардаг утас нь одоо ажиллахаа болчлоо, сүлжээний ажиллахаа болчлоо, ингэжлээ тэгчлээ гэх санаа зовох шаардлага байхгүй. Өөр ингэсэн хотлайнтай 1811 22 гэдэг дугаар байна. 1811 22. За ийшин залгаадаас та менопаусо захиалж одоо хэрэглэгч нь болох боломжтой. Хагас бүтэн сан гэхгүй 7 хоногийн турш 24 цагийн турш ажиллаж байгаа тийм. За манай нэвтрүүлэгт үнэн хэрэглээг өргөлж урамшуулна үрээ тийм менопауз хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн сэдвлөгөө бүгдээр оръё. Дараагийн сэдв Casey Anthony. За Casey Anthony гэдэг түүнийг ингэж хэлдэг. Дэлхийн хамгийн их үзэн ядагддаг ээж гэсэн хожтой энэ Casey Anthony хэрэг бас эргээд хүмүүсийн анхаарал татсан. За энэ хэрэг бол хэдэн онд юм бэ? 2011 онд Casey Anthony хэрэг дэлхийд даяар шуугсан. Түүний хэрэг холбоотойгоор. За гэхдээ хамгийн аимшигтай. За бүгдээр эхлээд Casey Anthony-тэй эргээд санаад юу болсон талаар ярив те. За Casey Anthony маш залуудаа 19-төд ээж болсон юм шиг. За ээж болоод тэгээд яг ээж болох нөхөргүй, аавгүй. За тэгээд ганцаараа хүүхдээ өсгөхөр болсон. За ингэхдээ Casey Anthony ээж аавдаа за би ингээ хүүхдээ авахулчаа гэсэн юм шиг. Тэгэхэд нь ээж аав нь одоо шашны нийлэн гүн ихтгэл өнөмшлтэй хүмүүс тэгэхгүй бид нар наадах чи өсгөн хүүхдээ гаргах гэд. За хүүхдээ гаргасан Casey Anthony. Гаргаад тэгэд мэдээж хэрэг ээж хүн чинь хэцүү одоо өсгөх тийч хэрэг болно. Энд нь уг нь аав ээж нь тусалж исэн. Гэхдээ Casey Anthony одоо бусдууд нь яг одоо 20 наснд чи ид шоуддаг зугаацдаг насн дээр гэртээ хүүхд хараад суух нь түүнд маш хэцүү байсан байж тарж байгаа юм. За ингээд ээж аавдаа юу гэж хэлсэн бэ гэхээр худлаа ярьж эхэлсэн. Би ажилд болсон. Та миний хүүхдийг хар гэд ажилд явдаг болсон. Гэхдээ ажилд яваагүй. Ажилд явдаг. Энэ хоёр хулгай хийж мөнгө олдог гэсэн байгаа юм. За ингээд хүүхдээ ээж аавдаа үлдэж хулгай хийдэг байж байгаа. Нэг өдөр одоо үргэлж тэгж хэлж чадахгүй 2-3 настай хүүхдээ 2-3 настай байхад нь нэг өдөр за би хүүхдээ аваад ингээд явхаар боллоо. Нэг ажил амралтанд явхаар боллоо гэд яваад тэрнээс хойш ерөөс эргэж ирээгүй юм байна. Бүтэн сар эргэж ирээгүй. За ингэж эргэж ирээ би хүүхдээ хүүхд тасрагчд үлдээч нэ асуудалгүй гэж дагуулж учаад эргэж ирэхдээ хүүхдгүйгээ ирсэн. За ингээ хүүхд нь алгуулад яасныг нь сандраад имэн хөрх өдөр имэн анх цагтаад мэдэгдсэн болж тарж. За энэ хооронд хүүхдээ би асрагч дээр л үлдээсэн. Тэр асрагч л мэдчих хэвээр гээд тэр Casey Anthony алуулчаад байсан те. За ингээд асрагчийг нь хаана байгаа вэ гэдгийг нь цагдаа нарт гэрийг нь зааж өгсөн чинь тэр байран дотор хүүхд асрагч биш ерөөсө хүн байгаагүй. Удаан амьдардгүй газрыг зааж өгсөн болж тард. Өөрөөр хэлбэл Casey Anthony өөрөө жоох нэг нотол юм яриад байгаа гэсэн санаатай. Тэгээд Casey Anthony машин руу орсон чинь машинаас нь эвгүй өнөртэй байсан гэж ярьдаг. За ингээд нэг л тийм авцалтаагүй болж тараад штеп. Casey Anthony юу гэж олон хүмүүс таамагладаг вэ гэхээр Casey Anthony хүүхдээ бүрлэгцэн гэж худлаа зохиож яриад байна. Ингээд ийм асуудалтай гэдэг. Тэг хүүхдийнх нь цогцос олдсон. Гэрийнх нь ойролцоо яг юуны бассейны хажууханд цогц нь олдсон байдаг. За ингээд уутанд хийгээд хайсан байдаг. Амийг нь бооцсон байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийг хэн нэг нь хөнөөс нь тодорхой байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Casey Anthony шүүхтэр ороод түүний эсрэг хүн амны хэрэгээр шүүх тогтооход хүн амны хэрэгтээ Casey Anthony ялцсан. Буруугүй гэж үзсэн. Флорида бүр цаазын ял төлөвлөөд улсын яллагчид нь Casey Anthony-г цаазаар авна гэж шүүхтэж байхад Casey Anthony-г шүүхээс буруугүй гэж үзсэн. Тэгээд энэ хооронд Casey Anthony ч тэр хүүхэд нь алга болсон тий. Ингээл нэг бол ингээд хүүхэд тасрагч аваа авчихсан. Нэг бол хүүхэд тасрагч хулгайлцсан. Нэг бол ингээл байгаа гэл гих мэтлээ ингээл мэдэн будлаад авах энэ сарынхаа хооронд өөрөө энэ ард алан дээр байлуу лабелла юу илээд нэг тийм металл үг шивүүлсэн. Энэ шивээс нь ямар учиртай байсан бэ гэсэн чинь шинээр төрн дахин амьдрын гэдэг тийм утгатай тийм үг шивүүлсэн. Тэг ингээд цогсоо загвар чинь 21 22-т л охин гэсэн үг шүү дээ. Шуудаад хүүхдтэй хүүхдгүн мэддэгдэхгүй ингээл яваадсан. Тэгээд сүүлд болохоор ингээд
хүмүүсийн ярианаас болохоор Кэси Антони хүүхдээ зүгээр машинд хаяж яв шоуд саргаад хүүхэд нь машиндаа нас урцсан. Тэгээд нас урцсан хүүхдэд яаж чадахгүй авчиж торон тэгээ буулсан л гэж яригадаад идэг л та. Тэгсэн мөртлөө ямар ч байсан ямар ч ялаагүй. Тэгээ чөлөөдөө Флоридын шүүхтэр ингээд ялалт байгуулад үлдээсэн. За энэ тэгээд тухайн үед интернетээр өстө хамгийн үзэгдсэн өстө энэ хүүхдийг буцаж эргүүлж өгөх өстө зөндөө юм болоод ингээд бослого болж исэн. За Кэси Антони энэ хүү одоо бас олонний анхааралд орсон. Тэгсэн чинь хэдхэн сарын өмнө TikTok аккаунт өөр нээсэн. За TikTok нээлээгээд энэ ямар ичих нүрээрээ ингэж орж ирээд TikTok ингээд юм бэ. Амар хонтохондоо юм яриад ингээд би ингээд нэс намайг бүгдээрээ таньж байгаа гэх гээд TikTok-ын 2 3 видео оруулчихжээ. За ингээд хүмүүс юм бас чи ямар одоо юугаар нүрээрээ TikTok нээж ингэж яаж юм бэ. Хүүхдээ алчаад малчаад гээл одоо хүмүүс дайрсан тэгсэн чинь комментуудыг нь устгацсан. Ер нь ингээд Кэси Антони товчхондоо буцаж олон нийтэд гарахаасаа сийхгүй байгаа гэсэн. Гэсэн чи яасан гэсэн чи сүүлд ягаад анхаарлын төвд ороод байгаа гэсэн чи Кэси Антони өөрийн төлбөртэй подкаст эхлүүлсэн байна. Төлбөртэй подкаст. Юу ярьж байгааг нь үзэхийн тулд хүмүүс мөнгө төлнө гэсэн үг юм уу? Мөнгө төлнө гэсэн. Өөрөө анхаарлын төвд орсон. За энийг одоо нэгэн төрлийн муугар ч гэсэн алдарт гарч чадсан шүү дээ. Энийг мөнгө болгох гээд төлбөртэй одоо сувг нээсэн. Төлбөртэй сувг нь сарын $10 гэж байгаа. Одоогоор 5,000 хүн бүртгүүлсэн байгаа гэсэн. Тэгэхээр $50,000 олчихно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хүүхдээ алдсан ийм муухай нэр хүн дээрээ буцаж гарч ирээд тэргээр бас мөнгө хийх гэдэг мөнгө үнэхээр хийгээд эхэлчлээ гэдэг ингээд Кэси Антонийг ингээд хүмүүс хайгаад байгаа юм байна. Өстө нэг эсэргүүцсэндээ нэрийн хүртэл Google-ээс хаймааргүй санагдчихлаа. Йоо тэг гоо. Арай штэ. Аа. За энэ хүү одоо Кэси Антони бас Америк нэгдсэн улсад трендээр тэргүүлж байгаа. Энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Hot Topics нэвтрүүлэгтээ дэлхийн шилдэг технологи, бүрэн автоматыг сугаалгах ZZ Cleaning сервис хамтран ажиллаа. За мөн үнэн чирэглээг үргэлж урамшуул нөрөтэй Menopause хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.